За тэгэхээр бид нэр сая алгоритм гэдэг зүйлийг ингээд дурдаад ингээд үнэлээ тий. За тэгэхээр алгоритм гэдэг маань одоо болон командуудын нийлбэр ингээд байх юм тийм ээ. За тэгэхээр бидний хувьд бол аливаа үйлдэлийг хийн гэдэг маань ямар нэг даалгаврыг гүйцэтгэн гэдэг маань тухайн одоо процессорын хийж чадах командуудыг одоо ашиглаад бид нэр өөрийн хүссэн үр дүнгээ гаргаж авах ийм процесс явагддаг байна тийм ээ. За тэгэхээр бидний хувьд болохоор процессор маань тоон дээр ажилладаг гэсэн тийм. Тэгэхээр тоон дээр ажиллана гэдэг маань бид нэр цаанаа бол ерөнхийдөө аливаа зүйлийг тоо гэж төсөөлж аваад за тэгээд тоон үйлдэл гүйцэтгэх гэсэн тийм. Тэгэхээр бидний одоо жишээ болгож байгаа энэ одоо бяцхан компьютер маань нэмэх үйлдэл хийдэг ийм компьютер хийе гэдэг. За тэгэхээр бид нэр одоо сая ингээд командуудаа ингээд тодорхойлох хэрэгтэй тийм ээ. Load гэдэг тийм ээ. За тэгэхээр за бидний хувьд болохоор ингээд унших буюу load үйлдэл хийх юм байна. Нэмэх үйлдэл хийх юм байна. За branch буюу үсрэх үйлдэл хийх юм байна. За store буюу хадгалах үйлдэл хийх юм байна гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ бол бидний командын syntax буюу одоо командыг хэрхэн ашиглах вэ гэдэг зааварчилгаа гэсэн үг. За тэгэхээр бидний програм бичих явцад бол нэг зүйлийг анхаарах юм тийм ээ. Програмын syntax буюу програмын бичиглэлийг бид нэр зөв бичих нь одоо чухал байдаг байна тийм ээ. Бид нэр Arduino дээр ингээ програм бичихэд ямар нэг одоо энэ syntax буюу энэ програмынхаа зааврыг буруу бичих юм бол бид нэр одоо compiler дээрээ ингээд error буюу алдаа заагаад энэ буруу команда буруу бичсэн байна гэдэг ингээд алдаа гарчих тийм. За тэгэхээр энэ бол бидний одоо зохиож байгаа компьютерийн хувьд бидний зохиосон ийм програмчлалын хэл байна тийм. Бид нар энийг зохиож байгаа тийм. За тэгэхээр жишээлх юм бол алдаатай командууд гэдэг аваад үзэлт тийм ээ. Жишээ нь ингээд load R4 17 гэдэг тийм ээ. За тэгэхээр R4 гэхэр чинь бид нар ч болохоор нөгөө талаас ингээд R4 гингүүд бид нар чинь ингээд R0 1 2 3 гэдэг 3 ийм иргэс одоо санах хойтой байж шүү дээ тийм. Тэгэхээр бидний хувьд л ингээд 4 гэдэг юм ингээ гараад ирэх юм бол энийг бид нар алдаа гэж бодож үзсэн тийм. За мөн 17 гэж локейшн байхгүй тийм. Бидний хувьд болохоор 16 локейшнтэй тийм ээ. Энэ флаш санах хойны хувьд болохоор ингээ 16 локейшнтэй явж тийм. За тэгэхээр add гэдэг тийм. Add үйлдэлийг хийн гэхээр одоо add үйлдэл маань бидний синтаксийн хувьд болохоор юу гэхээр одоо энэ синтаксийн тайлбар нь юу гэхээр энэ арын хоёрыг нь хооронд нь нэмээд уртлынхад нь хадгалдаг гэж тийм. Тэгэхээр R2 дээр R2-ыг нэмээд R1-т хадгална гэсэн ийм одоо синтакс байж тийм. Тэгэнгүүт бид нэр add гээд одоо энд нь ингээд хоёр ийм операнд буюу одоо энэ мэдээлэл дутуу гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ бол мэдээлэл дутуу байна тийм ээ. Нэмж ингээд одоо эргэлтрийнхаа одоо хаягийг хилээчээ гэдэг ийм алдаа гарч ирэх юм тийм ээ. За ингээд одоо манай компьютер яаж ажиллах вэ? Яаж ажилладаг вэ гэдэг тийм ээ. За тэгэхээр манай компьютерийн дотоод бүтцэн ийм байж байгаа. За энэ маань юу вэ гэхээр манай нөгөө arithmetic logic unit буюу нөгөө тоо боддог хэсэг байна. За яг нөгөө тооны машины хэсэг гэсэн. Тоогоо боддог, команда биелүүлдэг хэсэг гэсэн үг. За энэ програм counter гэдэг нэг юм зүйл юм тийм. Тэгэхээр энэ програм counter гэдэг нь юу вэ гэхээр түрүүн бид нарт дурдсан програмыг дарааллын дагуу гүйцэтгэн гэж ярьжсэн санаж байна тийм. Тэгэхээр дарааллыг нь хаана хэлж өгөх вэ гэхээр энэ counter буюу тоолуур хэлж өгнө гэсэн. За тэгэхээр энэ тоолуур нь програм хаана явж байгаа вэ? 1 2 3 дугаар бүрэн дээр явж гэнэ үү гэдгийг програм counter гэдэг энэ зүйл хийж өгдөг байна тийм ээ. За ингээд уншсан заавар буюу команда ойлгох хэрэгтэй гэжсэн тийм. Тэгэхээр instruction register буюу одоо энэ зааврыг одоо тайлах регистр гэж байна тийм. Зааврыг одоо тайлах регистр буюу энэ instruction-ыг одоо ямар instruction вэ гэдгийг таньдаг регистр гэсэн үг тийм ээ. За энэ регистр байна тийм ээ. За ингээд манай өгдлөө төр хадгалах одоо RAM маань байж байна. За энэ болохоор програмын санах хой маань. Програм маань энд хадгалагдсан гэж тийм ээ. За ингээд за
микроконтроллер асаад ажиллаж эхэллээ гэж бод тийм ажиллаж эхэллээ. За ингээд ажиллаж эхлэнгүүт хамгийн түрүүнд юу хийгддэг вэ гэхээр програм каунтер 0 бол. За 0 болно гэдэг маань програм ерөөсөө эхнээс эхлэх гэдэг юм гэсэн үг тийм ээ. Бид нэр компьютер ингээд жоох удаашраад янз бүрийн алдаа гараад их юм бол компьютероо яадаг. Унтраа асаачдаг шүү тийм ээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө компьютер маань одоо тэр дарааллаа алдсан тийм ээ. Дунд нь асуудал үүссэн тохиолдолд бид нэр за юу ч гэсэн дахиад эхнээс эхлэе гэдэг энэ санааг байна тийм. Тэгэхээр яг түүнтэй адилхан микроконтроллер маань бас 0-оос эхэлнэ гэсэн үг. За ингээд 0 байгаа програм каунтер 0 байгаа учраас бид нэр 0 гэдэг хаягн дээр за 0 гэхээр жоохон сонь санагдчих магадгүй. Гэхдээ одоо электроник за ер нь бол энэ програмчлал за энэ электроник мэдээлэл технологийн салбарт тоог тоолохдоо бид нар дандаа 0-оос эхэлж тоолдог. 1-ээс биш 0-оос эхэлж тоолдог. За тэгээд за 0 гэдэг одоо санах ухааны хаягн дээр байгаа одоо энэ командыг бид нэр яг уншина гэсэн үг. Нөгөө бид нэр execution хийхдээ нөгөө командыг одоо гүйцэтгэхдээ эхлээд тухайн одоо командаа санахаас уншдаг гэсэн тийм. За уншчлаа. За уншаад энэ instruction register нь за энэ load үйлдэл хийх юм байна. За энэ B гэдэг хаягнаас R0 руу өгөгдлийг хуулах юм байна гэдгийг ингээд энэ ойлгож байгаа гэсэн үг тийм. За энэ бол ерөнхийдөө ингээд чинь ойлгомжтой болох үүдээс ингээд нэгэн ингээд тоомлоо тийм ээ. Ингээд явчихсан тийм. За ингээд ойлгоцсон учраас одоо load үйлдэлийг одоо манай одоо processing unit маань хийх тийм ээ. За ингээд хийгээд үрдэн одоо гүйцэтгэх. За ингээд гүйцэтгэлдээ дууссан учраас за ингээд гүйцэтгэлдээ дууссан гэдэг мэдээллийг бол яг үхээр control unit дүгэн тийм ээ. Control unit дүгэнгүүд control одоо program counter маань нэмэгдэн гэсэн. За дараалалаараа гэж учраас 0-ээс одоо 1 болж байна тийм. За 1 болсон учраас нэгд байгаа командыг instruction register руу хуулна тийм ээ. За ингээд хуулаад ойлгоно тийм ээ. За load үйлдэл хийх юм бэ. C гэдэг хаягнаас R1 рүү хийх юм байна гэд ойлголоо хийлээ. Зөв. Ингээд гүйцэтгэгдсэн учраас одоо program counter яг нь дахиад нэгээр нэмэгдэнэ. Одоо эндээс instruction-ыг уншина. За уншлаа add үйлдэл хийх юм байдаг тийм ээ. Add үйлдэл нь болохоор R1 R2-ыг нэмээд R1 R0-ыг нэмээд R2-т хадгалах юм байна гэдгийг ойлголоо. Add үйлдэл гүйцэтгэгдлээ үрдэн хадгаллаа. За үрдэн хадгалагдаад дууссан учраас program counter дахиад нэгээр нэмэгдэнэ. Нэгээр нэмэгдсэн учраас дараагийн командыг load буюу одоо уншина. За уншлаа. Дараагийн команд нь store буюу хадгалах үйлдэл юм байна. За R2-т байгаа үйлдэлийг A гэдэг хаягнд тийм ээ. Энэ A гэдэг хаягнд хадгалах юм байна гэдэг. За ингээд энэ үйлдэлийг гүйцэтгэлээ 13 гэдэг үйлдэлийг энэ A гэдэг хаягт хадгаллаа. За ингээд манай програм бидний бичсэн одоо жижигхэн бидний бяцхан компьютерийн маань жижигхэн програм ингэж ажиллана гэж тийм ээ. За окей. За тэгэхээр ингээд load ингээд store add гэдэг ингээд үгнүүд яваад байна тийм. Тэгэхээр энэ үгнүүдийг одоо microprocessor маань ингээд бидний одоо компьютер маань яаж ойлгоод байгаа юм бэ гэхээр бидний командуудыг ингээд кодлж тийм ээ. За тэгэхээр кодль гэдэг нь юу гэхээр бид нэр за хоёртын тоолны системийг бид нэр мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр хоёртын тоолны систем 1-0-оос бүтдэг тийм. За тэгэхээр хоёртын тоолны систем дөрвөн ширхэг ялгаатай зүйлийг ангиллахын тулд биднэрт 2 бит хэрэгтэй. 2 бит хэрэгтэй тийм ээ. За ингээд 2 битээрээ 00 байвал load, 10 байвал store, 01 байвал branch, за 11 байвал add үйлдэл байх шүү гэдгийг бид нар анханасаа яах нь. Ингээд зохиох одоо microprocessor зохиохдоо ингээд хэлэлцдэг гэсэн тийм ээ. Хэлэлцдэг. За ингээд бидний одоо өгөгдөл буюу бид нэр 8 битийн өгөгдөл ашиглаж байгаа. За 8 битийн өгөгдлийн маань эхний 2 бит нь одоо operation code буюу opcode гэж нэрлэдэг. Бидний command-ing code тийм command-ing code. За ингээд орж ирсэн өгөгдлийн хамгийн уртлын 2 битийг нь бид нэр одоо
аваад яадаг бах нь гэхээр хамгийн уртлын 2 битийг аваад би ямар үйлдэл хийх вэ гэдгээ тодорхойлдог гэсэн тийм ээ, тодорхойлдог гэсэн. За одоо хэдүүлээ энийг харъя тийм. Ингээд баахан нэг нойлууд тийм. Баахан нэг нойлууд ингээд байж гин. За процессор дотор бол ингээд байж байгаа зүйл нь бол энэ байж байгаа. Ингээд баахан нэг нойлууд ингээд хадгалсан байж байгаа. За биднэрт бол хэрвээ бид нэр одоо өмнөх энэ operation одоо энэ код командыг кодлох гэдэг энэ зүйлийг тийм ээ. За энийг бид нэр мэдэхгүй байсан бол энэ биднэрт бол юу гэдэг нь ойлгомжгүй баг тийм үү? Гэтэл одоо бид нэр юу мэдж байгаа вэ гэхээр энэ командуудыг хэрхэн кодлсон бэ гэдгийг бид мэдж байгаа учраас одоо бид нэр энийг ойлгож чадна гэсэн. За жишээлх юм бол хамгийн уртлын 2 бит нь юу байна? 0 байна тийм. 0 байгаа учраас ямар команд уу гэхээр load команд. Тийм load команд. За load үйлдэл хийх юм байна. За дараа нь дахиад load үйлдэл хийх юм байна. Тэгээд 1 буюу нэмэх үйлдэл хийх юм байна. Дараа нь 1-0 буюу store үйлдэл хийх юм байна гэдгийг бид нэр ингээд эндээс шууд хараад ойлгож чаддаг болчихсон тийм ээ. За тэгэхээр бидний одоо зохион бүтээж байгаа энэ компьютер тийм ээ, энэ бяцхан компьютер, бидний бяцхан компьютер гэх тийм ээ. За энэ бяцхан компьютер маань одоо хэдхэн командуудаа таньдаг вэ гэхээр энэ кодингийн буюу кодлын тусламжтайгаар буцаагаад командуудаа таньдаг гэсэн үг тийм ээ. За окей. За тэгэхээр микроконтроллер тийм ээ, Arduino-гийн дотор ихэд юу болж байгаа вэ гэхээр энэ үйлдэлүүд хийгддэг гэсэн ерхий санааг чинь ойлгох гэж хичээлээ. За тэгэхээр бид нэр Arduino ашиглахын тулд бид нэр юу хийх хэрэгтэй гэхээр одоо програмчлалдаг энэ орчныг суулгах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр энийг болохоор бид нэр Arduino-гийн өөрийнх нь вебсайт байж байгаа. Arduino гэдэг ингээд хайхаар Google-с хайхаар ингээд гараад ирнэ. Arduino CC гэдэг энэ хаяг юм да. За ингээд Arduino-гийн энэ сайт руу ингээд оронгууд ингээд янз бүрийн одоо зүйлс байж байгаа. За эндээс бид нэр юу авах вэ? Arduino IDE гэдэг энэ одоо софтверийг бол ашиглана. За ингээд энэ софтверийг ингээд ингэнгүүт өөрийн одоо тохирсон үүдний системээ сонгоно тийм ээ. За тэгээд жишээ нь Mac Apple-ийн одоо компьютер ашигладаг бол энийг татах нь байна тийм ээ. За миний хувьд бол одоо Windows компьютер дээр байгаа учраас Windows-ийг ингээд татах нь байна. За ингээд download хийнгүүт одоо download хийгээд install хийн. За ингээд огш нь бол ингээд install ингээд аль хэдийн хийцэн байгаа учраас за энэ бол ингээд Arduino-гийн одоо кодо бичдэг хэсэг гэсэн үг. За тэгээд анх ингээд суулгахад бол энэ одоо шаардлагатай юм одоо хэд хэдэн драйверуудыг суулгах уу гэсэн юм асуултууд гарч ирдэг. Тэрийг нь бүгдийг одоо install буюу суулгая гэдгээ одоо зөвшөөрөөд ингээд суулгах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор Arduino-гийнхаа бордтой бол та нар ирээд холбогдож чадахгүй гэсэн тийм. За тэгээд за Arduino програмчилж эхлэхэд бол хамгийн эхлээд бидний одоо үзэх зүйлс нь бол энэ examples буюу жишээнүүд гэж байгаа. За эдгээр жишээнүүдийг бид нэр ашиглаад Arduino-тай эхлээд танилцж болно гэсэн үг. За жишээлх юм бол энд одоо Blink гэдэг энэ юу вэ? Жишээ гэж байна. За ингээд энэ жишээг нэнгүүд энэ чинь нэг юу гарч ирээд юм те. За очирч. Entire screen гэж тийм үү тэгвэл тэгэхээр энэ жоохон энийг ч хийж өгч. За. Ян хэлчихээ тийм. Тийм тийм. За ингээд одоо энэ бол жишээлх юм бол Blink буюу одоо энэ LED анивчулдаг юм жишээ байж нь л да тийм. Төрөүний одоо бидний слайдн дээр үс жишээтэй төстэй тийм ээ. Ингээд digital write delay гэсэн хоёр командыг ашиглаад LED анивчуулах юм хэлхээ байж тийм. За тэгэхээр одоо энэ
энэ одоо Arduino-гийнхаа кодыг бид нэр хэрхэн турших вэ? Бид нэр шууд одоо програмчлах гээд одоо юу яаж болно? Одоо энэ upload гэдэг энэ board-о сонгоод одоо энэ board ингээ холбогдсон байх юм бол board энэ дээр гараад ирнэ. За ингээд шууд upload хийгээд ингээд шууд одоо кодо шалгаж болно. За нөгөө талаас бид нэр одоо энэ кодыг шалгах хамгийн энгийн одоо арга нь юу гэхээр симулятор ашиглах байдаг. За энэ симуляторын олон янзын симуляторууд байгаа. За эндээс бол чинь та хэдэд юуг одоо санал болгож ийн вэхээр одоо анхан шатны тийм ээ анхлан суралцж байгаа хүмүүст бол энэ Tinkercad гэдэг энэ онлайн ийм tool байж байгаа. За тэгээд энэ онлайн tool дээр болохоор за энд бол ингээд янз бүрийн юм хийж болдог. За жишээлх юм бол энэ 3D модель энэ тэр өсний ийм робот ийм гар мар хийж үтсэн байж гин тийм. За ингээд за энэ дизайн гэдэг энэ хэсэг рүү н ороод за энэ tutorial энэ төр гэдэг ингээд ийм хэсгүүд байж байгаа. Ийшээ ингээд орох юм бол ингээд янз бүрийн одоо энэ tutorial-ууд байж байгаа. Tutorial буюу ийм зааврууд гэсэн үг тийм. За тэгээд энийг ингээд та нар үзэх юм бол ийм ингээд 3D дизайн хийдэг. За мөн физик симуляц хийдэг тийм ингээд одоо физик симуляц хийдэг юу хаавна. За яг энэ дээр юу байхгүй тий. За ер нь бол энэ ингээд сонирхолтой янз бүрийн юм хийдэг. Зарим нь бол мэдчихэж байгаа бох. За мэдэхгүй нэгэнд нь бол шинэ мэдээлэл болж байгаа тийм ээ. За ингээд энэний circuits гэдэг энэ хэсэг рүү н ороод design circuits гэдэг хэсэг рүү н ороод за тэгээд за new үүсгэж болно тийм. За өгчнүүд яг энэ зүгээр юм хоосон юм дизайн гэдэг үүсгээд өргөцсөн байж байгаа. За ингээд үүсгээд оронгууд биднэрт ийм талбар гараад ирсэн. За энэ талбар дээрээс нь бид нэр за ерөнхийдөө ингээд all гэдэг ингэх юм бол биднэрт байгаа бүх юмуд юм гарч ирнэ. За жишээлх юм бол өчигдрийн одоо батхан багшийн хичээл дээр ярьсан эсэргүүцэл тийм ээ оромог, диод, конденсатор энэ гэдэг тийм ээ. За энэ фото эсэргүүцэл, товчлуур гэх мэтчлэн ингээд бүх төрөл бүрийн элементүүд ингээд байж байгаа. За эндээс сонгоо бид нэр хэрэгжиж болно. За бидний гол хэрэглэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо энд Arduino-гийн хэсгийг хэвлээ сонирхол үзье. За тэгээд Arduino-гийн ингээ гаргаад ирнэ. За энэ бол ингээ бэлэн одоо жишээ хэлэх байхгүй. За тэгээд энэ жишээ хэлхэн дээр болохоор яасан байна вэ гэхээр энэ LED холбоод энэ анивчуулдаг юм хэлхээ хийсэн байл л да тийм ээ. За тэгэнгүүтээ за энэ болохоор ингээд жишээ учраас ингээд кодтойгоо байж байгаа. За энэ ингээд кодоо бид нар хоёр янзаар бичиж байна. Нөгөө бидний саяны Blockly дээр Blockly гэдэг програмчлалтай одоо өстэй энэ блок програмчлалаар хийж болно. За мөн эндээс сонгоод текст гормоор ажиллаж болно. За ингээд текст гормоор ингээд ажиллах юм бол шууд Arduino IDE дээр ажилладаг шиг шууд ийм одоо скрипт хийлбэл ингээд гараад ирчих гэсэн үг тийм. За тэгээд энд одоо жишээ учраас нь бэлэн ингээд код нь ингээд юм байж гин тийм. За гэхдээ бид нар бол энэ кодыг бол ингээд өөрчилж болно. Жишээлх юм бол за энэ кодыг бид нэр run хийгээд үзье тийм ээ. За кодо start simulation гэдэг ингээд дарангууд за энэ ингээд манай юу маань яаж байна? LED маань анивчаад ажиллаж чинь код маань ажиллаж чинь гэдгийг бид харж байна тийм. За тэгвэл хэдүүлээ энэ кодыг жоох өөрчилж үзье тийм. За жоохон хурдан анивчуулъя гэх тийм. За энэ болохоор 1000 миллисекунд буюу 1 секундээр анивчулж байна тийм. Тэгвэл хэдүүлээ энийг багасгаад 500 миллисекунд буюу хагас секунд анивчуулъя тийм ээ. Хагас секунд. За энэ хоёрыг ингээ 500 миллисекунд гэх хагас секунд болгоод за тэгээ start simulation. За ингэнгүүт арай хурдан тийм ээ. Хагас секундын одоо хугацаатай LED-ийг унтраачаас ах үйлдэл хийчих тийм. За ингэж болж байна тийм. За энэ болохоор одоо pin mode гэд одоо оролт гаралтынхаа энэ одоо хөлний чиглэлийн ингээд тохируулж өгдөг тийм ээ. Output гэж тохируулж өгсөн буюу гаралт гэж тохируулж өгсөн байна тийм. Тэгээд аль pin буюу хөлийг гаралт гэх юм эхээр built in одоо LED буюу энэ одоо
хаанаас ингээ 13 гэдэг хөлийг built-in LED гэдэг ингээ тохируулаад өгсөн байдаг байхгүй. За тэгэхээр энэний оронд бид нэр зүгээр 13 гэж бичиж болно. Энийг. За энийг simulation-д зогсоогоо. За энийг бид нар 13 гэж бичиж болно. Тэгээ 13 гэдэг. За тэгэх юм бол энэ бас ялгаагүй хэвчтэй. За ингээ асч чинь тийм. За тэгвэл энийг 12 болгочихвол яах вэ? 12 дугаар порт гэж. 12 дугаар порт гэж тийм. За ингээд start simulation. За тэгэнгүүт энэ асахгүй тийм. Simulation ингээ running хийж байгаа ч гэсэн энэ асахгүй тийм. Тэгэхээр яагаад тэгэхээр бид нар 12 дугаар порт гэж зарлаад өгсөн байгаа хэрэг тийм. Энэ 13 биш энэ 12 дугаар хөлөнд бид нар холбоостой гэсэн үг тийм. За тэгвэл бид нар энийг 12 руу холбож өгье гэсэн үг. За энийг хэдүүлээ delete хийгээд. За ингээд энийг 12 руу холбож өгч. За одоо энэ бол ингээ 12 дээр холбогдсон гэж тийм. За ингээд код маань 12 байж байгаа. За ингээд start simulation гэдэг. За ингээд 12 дээр хөлн дээр ингээд бичих тийм. За энэ бол ингээд бидний digital I/O буюу одоо гаргалтан дээрээ 1 буюу high, tig буюу low гэдэг энэ хоёр түвшнийг гаргаад энэ LED-ийг унтрааж асах үйлдэлийг хийж байгаа гэсэн үг тийм ээ. За яг одоо электроникийн хувьд яриад үзэх юм бол энэ одоо анод нь энэ байж чинь тийм. Анод нь энэ болохоор катод нь тийм. Тэгэхээр катодыг бид нэр газартай холбоод анод дээр нь одоо өндөр хүчтэй өгөх эсвэл хүчтэй өгөхгүй байх гэсэн ийм хоёр гормоор энэ LED-ийг бол унтрааж асааж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ бол бидний одоо digital I/O-ны одоо юу бах нэ? Чип тийм ээ. За окей. За ингээд кодыг бид нэр ингээд энд өөрчилж болдог байх нь. За мөн бид нэр эндээс одоо энэ кодыг ингээд copy paste хийгээд ингээд оруулж ирсэн ч болно тийм ээ. За энийг бол бид нэр одоо copy гэдэг тийм ээ. Миний delete entire харагдаж байгаа тийм. За ингээд энэ кодыг бид ингээ арилгаад тийм. Арилгаад тэгээд энэ дээр paste гэдэг тийм. За ингээд саяны юунаас бид ингээ кодыг оруулаад ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ built-in одоо LED биш бид нар 12-т холбоцсон байна шүү дээ тийм. 12 гэж бичээд 12 гэж бичээд за ингээд start simulation гэх юм бол мөн адил гэдэг ажиллах юм тийм ээ. За тэгэхээр бидний хувьд бол яг үхээр код жишээ кодуудыг бол эндээс ингээд бид нэр аваад энэ симулятор дээр ажиллаж болно гэсэн юм санааг хэлж тийм. За ингээд дараагийн тийм ээ. За хэдүүлээ ингээд юу харъя. За энийг ийшээ тавьчих тийм үү тийм. За тэгээ энийг хэдүүлээ төр зүрдээ арилгачих. За ингээд арилгаад дараа нэг өөр нэг жишээ авч үзье тийм. За button гэж. За энэ button буюу товчлуур дарах нь тийм. За тэгэхээр энэ товчлуур дарах энэ одоо програм бай тийм. За тэгэхээр энийг хэдүүлээ ямар код байгааг харъя тийм. Энэ жишээ учраас бид нэг код нь бэлэн байгаа. За ингээд кодыг хэдүүлээ харж үзье. За ингээд код нь ямар код вэ гэхээр товчлуур дараад хэрвээ одоо энд ямар код хийсэн бэ гэхээр за эхлээд бид нар бол яг үхээр setup буюу тохиргоо хийж өгдөг. За энэ тохиргоо болохоор хамгийн эхлээд ажиллана. Одоо микроконтроллер маань Arduino маань асаад энийг хийдэг гэсэн үг. За энэ тохиргоон дээр бид нар юу хийж өгөх вэ гэхээр ямар портуудыг яаж ашиглах вэ гэдгээ зааж өгдөг гэсэн үг. За ингээд энд болохоор pin mode 2 дугаар хөлийг оролт болгож ашиглая. Input буюу оролт болгож ашиглая. Pin mode за built-in LED тийм ээ. За энийг бид нэр 13 гэдэг нь мэдчихэж байгаа тийм. 13-ыг out болгож ашиглая гэдэг энд одоо setup хийж өгч байгаа гэсэн. За энэ тохиргоо энэ тийм ээ хийгдчих. За энийг бол одоо Arduino маань хамгийн эхлээд гүйцэтгэдэг гэсэн тийм ээ. За ингээд гүйцэтгсэний дараа энд loop гэсэн байна тийм ээ. За энэ loop гэдэг маань бидний түрүүний нөгөө давталт гэдэг ойлголтод явагдаж байгаа гэсэн үг. Бидний түрүүний давталт гэдэг үг. За ингээд энэ давталт юу энэ давталт бол ямар нэг нөхцөл энд шалгаагүй тийм ээ. Энд
давталт ямар нэг нөхцөл байхгүй учраас энэ бол хязгааргүй давталт явна гэсэн үг. Хизээч зогсохгүй гэсэн. Ингээд энэ хизээч зогсохгүй манай програм бол байнга ажиллаж яах юм бэ гэсэн юм алгоритм байна, тийм ээ. За энэ байнга ажиллаж байхдаа юу хийх вэ гэхээр digital read буюу port 2-ыг унших юм байна. За port 2-ыг бид нэр input гэж зарласан байж байгаа шүү дээ. Тэгэхээр input гэж зарласан байж байгаа учраас input-ээс уншина тийм. Уншаад button state гэдэг хувьсгчд хийх юм байна тийм ээ. За энд болохоор хувьсгч гэдэг ойлголт гарч ирлээ тийм. Тэгэхээр хувьсгч гэдэг нь юу гэхээр бидний төрөний нөгөө програм ажиллаж явах явцдаа өгдлийг төр хадгалаад исэн тэр санах хой гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр бид нэр хувьсгчийг ингэж одоо тодорхойлж өгдөг байна тийм ээ. За жишээ нь integer төрлийн одоо natural тоо гэсэн үг тийм ээ. Биднийх бол natural тоо төрлийн одоо button state гэдэг ийм хувьсгч ийм одоо санахой биднэрт ингээд нэрлэж байгаа гэсэн үг. Нэрлэж байгаа. За нэрлээд за бидний төрийн жишээнд болохоор R1, R2, R3 гэдэг ингээд цаанаас нь нэртэй байсан бол Arduino-гийн хувьд болохоор бид өөрсдөө нэрлэж болно гэсэн үг. За ингээд нэрлээд анхны утга буюу одоо анх ямар утгатай байх вэ гэдгийг бид ингээд 0 байна гэдгийг анхны утга оноож өгч ингээд зааж өгч байгаа. За энийг бид нэр ингээд зааж өгч болно. Анхны утгыг оноож өгөхгүй зүгээр ийм байж болно. Тэгэх юм бол яг тухайн үед одоо Arduino маань асахтаа энэ тухайн энэ RAM-ны хэсэг нь 1 байх юм уу, тэг байх юм уу, 10 байх юм уу, 20 байх юм. Тэрийг бол бид нэр хийж чадахгүй гэсэн үг. Тийм ээ? Яг одоо power on хийх үед ямар төлөв одоо ямар утга авах юм бид нэр хийж чадахгүй гэсэн. За тэгэхээр биднэрт тодорхой байлгахын тулд ямар нэг алдаа гаргахгүй тулд бид нэр 0 гэдэг утгыг заавал анхны төлөвт нь оруулж өгч байгаа гэсэн. Тийм ээ? За тэгэхээр энэ бол хувьсгч гэдэг ойлголт бол ийм байх тийм ээ. За ингээд хувьсгч буюу одоо бидний нөгөө санахой өгдлөө хадгалдаг санахой гэдэг тийм ээ. Бид нар хувьсгч нэг. За ингээд энэ digital read гэдэг одоо pin 2-оос уншихлаар чинь биднэрт high юм уу low гэдэг утга уншигдэж шүү тийм ээ. Тэгээ high low гэдэг чинь бид нар 1 0 гэж уншиж байгаа. Тоо болгоо хөвлөж байгаа гэсэн үг байна тийм. Хүчтлийн өндөр түвшин байвал 1 гэдэг тоо болгоод хүчтлийн одоо low буюу нам түвшин байх юм бол бид нар 0 гэдэг тоо болгочих байгаа тийм. За ингээд хувьсгчтай хийгээд за тухайн хувьсгч одоо шалгах нь. За бидний түрүүний үзсэн if нөхцөл одоо энэ шалгагдчих гэсэн үг тийм. За if нөхцөл шалгагдангууд хэрвээ high буюу одоо 1 байх юм бол гэсэн үг тийм ээ. 1 байх юм бол LED-ийг асаа гэж тийм. За бидний LED болохоор 13 хүлтэй хөлийг шууд зооцчих тийм. 13 болж чинь. 13 дугаар портн дээр бид нэр гаралт гэж зарлцсан байгаа. За ингээд LED холбогдсон байгаа учраас бид нэр шууд яг одоо сан else буюу хэрвээ энэ button нь одоо 0 байх юм бол одоо digital write low буюу LED off болбё гэсэн ийм програм, ийм алгоритм хийсэн байх тийм ээ. За окей. За тэгэнгүүт биднэрт одоо энд юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө LED маань хэрэгтэй юм байна тий. Биднэрт энд нөгөө LED-тэй хэлхийнээсээ үлээ энийг LED-ийг авч тийм ээ. Ой. Ингээд. За ингэвтэй одоо энэ хэсэг дээр ч мэдэр чинь LED хийх гэдэг байна шүү дээ тий. За тэгээд энийг жоон номруулаад энэ газарт холбогдох хэрэгтэй тийм. За энэнийхээ бид нэр өнгийн өөрчлөлт тийм. Өнгийн бид нэр чинь black болж select болно да. Black болж тийм. За энэ болохоор бид нэр 13 дугаар порт нь болчихсон ба шүү дээ тийм. За ингээд. За одоо бид нэр яах вэ гэхээр одоо start simulation хийх нь шүү дээ тийм. За start simulation. За ингээд одоо энэ button дээр очиод ингээд маусаараа ингээд дарж байгаа гэсэн. Тэнгүүт ингээд LED нь on off гэх ингээд програмын дагуу ажиллаж байгаа гэсэн үг тийм. За окей. Тэгэхээр энэ бол бидний одоо энэ алгоритм
хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг ингээд харуулсан demonstration одоо жишээ баг тийм ээ. За тэгээд энэ дээр нэг юм байгаа нь юу гэхээр за одоо энд одоо circuit view гэдэг юм харагдаж байна тийм. За энэ болохоор schematic view гэдэг одоо яг хэлхийг нь харуулсан. За бид нар бол энд ингээд утсаар холбогдсон байгаа одоо хэлхийг ингээд харж байна тийм. За тэгэхээр магадгүй зарим нь бол яг үгээр ингээд утсаар ингээд жоохон харахад ингээд хөвгтэй гэж болно тийм. Тэгэх юм бол бид нэр schematic view гэдэг энэ цонхыг ингээд харах юм бол бид нэр одоо Arduino-доо хэрхэн яаж холбогдсон бэ гэдэг schematica ингээд харж байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр яг Arduino-гийн маань одоо энэ хөлөнд LED маань ингэж холбогдсон байна. Товчлуур маань ингэж холбогдсон байна гэсэн. Ингээд schematic-ийг харж болно гэсэн үг тийм ээ. За тэгээд энд болохоор ямар элементүүд ашигласан юм бэ гэдэг элементийн листийг гаргаад ирж байна тийм Arduino Uno тэгээд 10K-гийн эсэргүүцэл push button 220 Ом-ийн эсэргүүцэл улаан LED гэдэг тийм. За ингээд бид нэр явахаар Arduino-го програмчлах нэ тийм ээ. За одоо энэ дээр бид нэр юу нэмэлтээр бид нэр тест хийж болно. За тест бол бид нэр ямар тестүүд хийж болох вэ гэхээр одоо хэмжилтүүд тийм ээ хаана юу яг юу болоод байгаа юм бэ гэдгийг. За энэ ингээд мультиметр бид нэг гаргаад ирж болно. За тэгээ мультиметр болохоор бид нэр за одоо жишээ нь бид нэр за мультиметрийнхаа за энэ одоо нэг хөлийн газартай ингээд холбочихъя. За нөгөө хөлийн энд юутай холбоё? Одоо энэ агшлууртай холбогдтыг тийм. За ингээд бид нэр симуляц хийлээ. За тэнгууд одоо энд 0 вольт зааж байна тийм. За тэгвэл баатангаа дарлаа 5 вольт боллоо. Баатангаа авлаа 0 вольт боллоо. Баатангаа дарлаа 5 вольт боллоо. За ингэхлээр бид нар яг үгээр хаана ямар хүчтэй гарч ийнө гэдгийг бид нар бас энэ дээр симуляцийнхаа орчинд ингээд тест хийж болно гэсэн үг. Тийм ээ? За. Окей. За тэгэхээр ийм байна тийм. За энэ бол ингээд дижитал I/O-ны тухай энэ үрээд болж байна тийм ээ. За дижитал I/O. За тэгэнгүүтээ за одоо гişн юу хэлэх гэж үгүй гэхээр аналог I/O-ны тухай. Arduino тийм. За ингээд за энэ аналог I/O тийм. За тэгэхээр энэ одоо бид нөгөө хувьсах эсэргүүцэл гэдэг потенциометр гэж ярьдаг тийм. Эсэргүүцэл гэдэг чинь бидний хувьд болохоор нэг л хэмжээтэй байгаа шүү дээ. Хэдэн ом гэдэг. Тэгэхээр хувьсах эсэргүүцлийн хувьд болохоор одоо өөрчлөгддөг тийм ээ. Хувьсч болдог. Бид нэр өөрчилж болдог эсэргүүцлийг болохоор бид нар хувьсах эсэргүүцэл гэж нэлээд байна. За тэгээд одоо жишээлх юм бол бид нэр энэ дээр энэ хувьсах эсэргүүцэл дээр одоо хэрхэн хүчтэй өөрчлөгдөж байгаа вэ гэдэг хэдүүлгийг харъя тийм ээ. За ингээд за энэ бол ингээд манай юу байгаа шүү дээ. Одоо тестер одоо мультиметрээр бид нар ингээд юу хайж чинь тийм. За тэгээд за энэ бол ингээд програм ажиллаж байгаа бох. Гэхдээ програмаас өмнө гişн юу харуулах гэж байгаа гэхээр за энд одоо хүчтэй нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг тийм ээ. За аналог хүчтэй буюу одоо нэг зөвхөн түрүүн бол бид нэг товчлуур дахад нэг тэг эсвэл 5 вольт гарч ирж ирсэн тийм. Тэгвэл энд болохоор бидний хувьд болохоор ингээд хувьсах эсэргүүцлийг ашиглаад ийм аналог ийм хүчтэй гаргаж авч чадчих гэсэн үг тийм ээ. Ингээд 2.8 вольт гэдэг тийм. За ингээд энэ бол ингээд аналогоор өөрчлөгдөж байгаа гэсэн үг тийм. Өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр энэ бол утга бүр нь бол ингээд өөрийн гэсэн meaning-тэй байна тийм. За тэгвэл энэ хүчлийг одоо микроконтроллер маань юу гэж ойлгоод байгаа юм бэ гэхээр дотор нь энэ одоо аналог утгыг тоо болгож хувиргадаг одоо хөрөмж манай микроконтроллер дотор бас байдаг гэсэн. За тэгэхээр түрүүн бол багш нь микроконтроллер дотор нэг memory за тэгээд processing unit тэгээд I/O гэдэг нэг тэгээд control unit гэдэг нэг 3-4 юм нэрлсэн тийм. За тэгвэл тэрнээс гадна бол маш олон одоо энэ нэмэлт ийм
хөөрөмжүүд микроконтроллер дотор бол байдаг тийм ээ. Зөвхөн тэр хэд биш. Тэр хэд бол зөв үндсэн хэсэг гэсэн үг тийм ээ. Үндсэн хэсэг. А тэрнээс гадна одоо жишээ нь ийм аналог хүчтэй ороод ирэх юм бол тэрийг тоо болгож хөөргөдөг ийм төхөөрөмж микроконтроллер дотор маань байгаа гэсэн үг. За тэр төхөөрөмжийг юу гэж нэрлэдэг вэ? ADC буюу analog to digital converter гэж нэрлэдэг. Аналог тоон хувиргуур гэж нэрлэдэг. За тэгээд хэдүүлээ ингээд энийг харъя тийм ээ. За энэ симуляц зогсоовоод текст горгон руу шилжүүлээд за ингэнгүүт за жишээлх юм бол pin mode A1-ийг input болгоё гэдэг тийм ээ. За A1 гिचэнгүүт одоо аналог input болгочих гэсэн үг тийм. Аналог input болгочих гэсэн үг. За тэгээд одоо analog read гэдэг энэ командаар одоо тухайн аналог оролтыг хүчлийг тоо болгож хувиргаж байгаа гэсэн үг. Тоо болгож хувиргаад энэ sensor value гэдэг хувьсгчд хийж байгаа. За sensor value гэдгийг бид нар энэ дээр ингэ зарлаад өгсөн гэсэн үг тийм. За output value, sensor value гэдэг бид нар хоёр ширхэг хувьсгч хэрэгжилж байна тийм ээ. Хоёр ширхэг хувьсгч хэрэгжилж байна. За тэгээд за sensor value-д энэ аналог утга орж ирэх юм тийм ээ. За тэгээд энэ аналог утгыг за энэ serial begin гэж байна тийм. За энэ serial гэдэг маань юу гэхээр одоо мэдээлэл дамжуулах ийм одоо хэрэгсэл үүсэж байгаа тийм. За энэ мэдээлэл дамжуулах хэрэгсэл нь энэ одоо програмчлагддаг портороо буцаагаад би компьютер руугаа одоо serial портоор холбогдож болдог гэсэн. Serial буюу цуваа портоор холбогдож болдог гэсэн. За тэрийг нь бид нар хаана хардаг вэ гэхээр энэ serial monitor гэдэг энэ хэсэг дээр ингээ харж болдог. За одоо жишээлх юм бол одоо энэ ADC value, sensor value-г одоо serial print sensor value гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ serial-аар одоо компьютер руу энэ sensor value буюу аналог хүчлийг тоо болгож хувиргасан тоогоо явуулж байгаа гэсэн. За тэгэхээр симуляц ажиллаж үзье. За тэгэхээр одоо 3.2 вольт дээр одоо тоо болгож хувиргацсан байгаа нь болохоор 654 гэдэг утга бид нэг хувиргацсан одоо байж дээ. За тэгэнгүүт энийг өөрчлөе. Багасгая. За багасгангууд манай тоо маань яасан бэ? Багассан тийм ээ. Хүчтэлтэйгээ уруу ингээ пропорционалаар ингээ багассан тийм ээ. За буцаага хэсэглээ. Ихссэн байна тийм ээ. За хамгийн их буюу 5 вольт байхад 1023 гэдэг утга авдаг юм байна. Хамгийн бага буюу 0 байхад 0 гэдэг утга авдаг юм байна тийм ээ. За тэгэхээр энэ биднэрт одоо аналог буюу энэ одоо тийм утгыг ингээ уншаад тоо болгож хөрвүүлээд за тухайн тооноос хамааруулаад бид нэр одоо процессинг буюу одоо ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг хийж болно. Жишээлх юм бол энэ аналог одоо ийм потенциометр ашигласан хамгийн өргөн хэрэгэлдэг бид нар өдөр тутмын хэрэгэлдэг ийм систем бол таад одоо компьютер тоглоом тоглож үзсэн баг тийм ээ. Тэгээ компьютер тоглоом дээр ийм одоо joystickтэй ийм гар байдаг шүү дээ тийм ээ. Ийм дээр ийм бондгортой ийм joystickтэй гар байдаг тийм. Тэгэхээр joystick-ний одоо ажиллах зарчим нь энэ хөвсг эсэргүүцэл буюу потенциометр ашигласан байж тийм. Joystick-ийг задлаад үзэнгүүт дотор талд нь ийм хөвсг эсэргүүцэл гэж тийм. Тэгэхээр тэр хөвсг эсэргүүцлийг аналог утгын одоо тэр тухайн гар маань уншаад тэгээд яадаг бахна. Босруулалт хийгээд цаашаа явах гэдэг чиглэлийн өөрчилж идэх гэсэн байна шүү дээ. За энд нэг output гэдэг нэг юм ингээд бас хэвлээд байна тийм. Энэ output нь юу юм бэ гэдэг тийм. Тэгэхээр энэ output нь юу вэ гэхээр за энэ ингээд pin mode 9-ийг output гэсэн юм тийм ээ. За ингээд pin mode 9-ийг output гээд за тэгэнгүүтээ output-д map хийн гэж юм тийм. Map хийн гэж юм тийм. За тэгэхээр энэ маань юу болж юм гэхээр за энэ болохоор яг үгээр юм одоо импульс гаргах гэдэг. Тодорхой ийм татамжтай импульс гарна. За тэр импульсийн одоо хэр хэсэг нь тэг байх уу, хэр хэсэг нь нэг байх уу гэдгийг одоо юугаар тодорхойлох вэ? Энэ сенсор value-гаар тодорхойлно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ
одоо нэг давтамжтай ийм импульс гаргаж явах нь тийм ээ, импульс гаргаад байж байна. За тэр тухайн импульсийн одоо нэг байх хугацааг эсвэл тэг байх хугацаа нь юунаас хамаарах вэ гэхээр бидний аналог утгаас хамаарна гэж тийм. За тэгээ ингээд бид нэр ингээ харах юм бол энэ LED одоош бүдгэрээд байгаа харагдах хэрэгтэй тийм. За ингээд их болгох юм бол тодорхойд ингэчих юм бол унтарчиж байгаа шүү дээ тийм. За тэгэхээр энэ одоо нэг байх хугацаа нь тэг байх юм бол бага болдог гэсэн үг тийм. А ингээд ихсчих юм бол нэг байх хугацаа нь ихсэж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр энийг бид нэр юугаар харж болох вэ гэхээр симуляцийн орчинд бид нэр all гээд осциллоскоп гэдэг юм. За энэ осциллоскоп гэдэг зүйлээр бид нэр одоо ийм ямар нэг ийм одоо хувьсж байгаа дохойг бид нэр осциллоскопоор харж болдог. За мэдээж бид нэр одоо хэмжилт хийхийн тулд тухайн системээ газартай ингээд нэг хүлээн холбох хэрэгтэй. За тэгээд за ингээд энэ портн дээр юу гарч байгаа юм бэ гэдэг хэдүүлгийг харъя тийм. За simulation тийм ээ. За тэгэхээр ингээд өөрчлөгдөж байгаа юм гарч ирж байна тийм. За тэгэнгүүт энийг ингээд өөрчлөе тийм. За тэгэнгүүт яаж юм? Нөгөө бидний дохио маань яаж юм тийм өөрчлөгдөж байгаа шүү дээ тийм. Ингээд давтамж нь ингээд нэг байх хугацаа, тэг байх хугацаа ингээд өөрчлөгдсөн. За нэг стоп гэж байна. Миллисекундын 100. За энийг ингээд хугацааны хувьд тийм ээ яаж одоо ямар рейнжд харах уу гэдгээ бид нэр яг үхээр энэ саяны тохиолгоор ингээд хийчих болчих гэсэн тийм. За тэгээд одоо бид нэр ингээд харах юм бол гээд импульс маань өөрчлөгдөж байгааг бид нэг харч тийм. Нэг байх хугацаанд ихсээд ирчихсэн гэсэн үг тийм. Нэг байх хугацаанд ихсээд за энэ болохоор ингээд эргүүлэх юм биш тийм. За ингэнгүүт ингээд нэг байх хугацаанд багасаад тийм ээ. Ингээд ледний ингээд он буюу асах хугацаанд багасаад лед нь бүдгэн асчих гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ийм байдлаар бид нар бол ингээд яг жинхэнэ Arduino дээр угсрахаас өмнө бид нар яах вэ гэхээр одоо энэ симуляцийн орчинд ийм хэгээ болон програм шалгаж болох нэ гэх тийм ээ. За тэгээд энд бол ингээд маш олон жишээнүүд байж байгаа. Ингээд дэлгэцтэй холбож болно. Дэлгэцтэй холбох хэсэг байж байна. За одоо бидний нөгөө одоо прожект хэрэгтэй зүйл гэх юм бол тийм ээ. Энэ дэлгэцтэй холбогддог хэсэг байна. За төрөл бүрийн сенсоруудтай холбож байгаа. За одоо жишээлх юм бол энд ингээд чигний сенсорыг бид нэр ингээд холбогдсон жишээ нь ингээд байж тээ. За ингээд энэ одоо чиг мэдэрдэг сенсор ингээд холбогдсон жишээтэй ингээд байж гин тээ. За гих мэтчлэнгээр ингээд та энийг ингээд үзэх юм бол ингээд янз бүрийн жишээнүүд байж байгаа. Та нарын прожектэд хэрэгтэй санаа одоо програмын алгоритм санаа авах зүйлүүд бол ингээд бүгдээрээ байж байгаа тийм ээ. За тэгэхээр эдгээрийг ингээд ашиглаад прожект хийхэрээ гэж. За окей. За тэгээд хамгийн сүүлд нь тийм ээ. За сүүлд нь тэгсэн нэг юм бас нэг юм мэдээллийн чанартай нэг юм ярих гэжсэн жишээ. За энэ болохоор Kailas Robotics гэдэг энэ Японд байдаг нэг юм роботик компани баггүй. Тэгээд энэ ингээд ийм мобайл робот хөгжүүлдэг ийм роботик компани. Тэгээд ийм янз бүрийн робот холбоотой ингээд ийм технологи хөгжүүлдэг компани баггүй. Тэгээд тэнгууд энэ компани одоо энэ ингээд стаффууд нь байгаа байхгүй. Тэгээд стаффуудын ингээд харангууд жишээлх юм бол энд нэг монгол хүн байна.
Энд нэг монгол хүн байна. Энд нэг монгол хүн байна. Энд нэг монгол хүн байна. Энд нэг монгол хүн байна тий. За тэгээд 5 хүн монгол хүн ингээд ийм Японд ингээд рофт хөгжүүлээд байж байгаа тийм. За тэгээд энэ 5 хүнээс тийм ээ 1 2 3 4 хүн нь бол одоо жишээ нь манай сургуулийн төгсөгч, мөсийн төгсөгч гэж байж байгаа жишээ тийм. За тэгэхээр бид нэр ингээд одоо электроник энэ технологийн чиглэлээр ингээд мэргэжил эзэмшсэн ийм өндөр ур чадвартай ийм мэргэжилтэн болж чадсан бол бид нэр ингээд бонд хүртэл ингээд стартап компани байгуулад рофт хөгжүүлээд гэдэг. Одоо бид нар бол ингээд Японы роботыг мундаг, Япон ингээд технологиор мундаг гэдэг ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгвэл тэр Японы роботыг нь хийж байгаа хүмүүс нь бас монгол хүмүүс байдаг юм шүү тийм ээ. За бас нэг жишээ гэх юм бол энд тийм ээ. Одоо түрүүн ингээд Nvidia энтергээд одоо ийм том компаниудын ингээд нэр хэлж байгаа тийм. За тэгвэл энд бас монгол инженеруудын зохион бүтээсэн ийм роботын удирдлагын систем байж байгаа байхгүй. Энэ нь л монгол хүмүүс зохиосон. Тэгээд тэр одоо Nvidia одоо юу гэдэгтэй зөвлөдөд одоо ингээд ийм роботын удирдлагын ийм систем хийсэн бас монгол инженеруудын бүтээл бас байна. За тэгэхээр үүгээр юу гэж хэлэх гэдэг нь хэрэгсэн. Хэрвээ бид нэгээд багаас нь юм ингээд сураад сайн чадвартай мэргэжилтэн болж чадах юм бол биднэрт бол дэлхийн хэмжээнд юм зохион бүтээх тийм ээ. Робот зохион бүтээх, технологи зохион бүтээх юм боломж бас байд юм байна гэдэг чинь энэ хоёр жишээгээр хэлхийг хүссэн. За ингээд энэ бол дараагийн хамгийн сүүлийнх. За энэ болохоор Open Roberta Lab гэдэг ийм одоо платформ байгаа. За энэ болохоор юу гэхээр ийм бас симуляцийн орчин. За тэгээ энэ симуляцийн орчинд ингээд төрөл бүрийн зүйл одоо энэ юм ингээд симуляц хийж болно. За ялангуяа роботик симуляц хийх аюул хүнтэй. Жишээ нь энд бол Arduino дээр бас байгаа юм. Гэхдээ би энэ Arduino дээр нь бол гэж нь ерөөсөө төвшиж үзээгүй. За тэгээд жишээлх юм бол энэ ингээд одоо энэ EV3 гэдэг тийм ээ. Энэ роботын симуляцийг хэлж үзье тийм. За тэгэнгүүт ингээд EV3 гэдэг роботын симуляцийг хийхэд жишээлх юм бол ингээд роботоо ингээд конфигурашн хийж байгаа байхгүй. За ингээд хаашаа ямар сенсор холбох юм гэдэг конфигурашн хийгээд за тэгээд програмаа энд бичнэ. За ингээд бид нөгөө за урагшаа явах юм уу хойшоо тийм ингээд сенсорын утгыг аваад ингээд нөхцлөө шалган тийм ямар үйлдэл хийх ингээд логик гэдэг математик үйлдэл гэдэг янз бүрийн үйлдэлүүд энд хийн. За хамгийн гоё юм нь юу вэ гэхээр энд симуляцтай. Энэ робот ингээд шууд энэ дээр ингээд ажиллуулчихлаа. За жишээлх юм бол хэдүүл нэг маш easy нэг юм програм бичиж үзье тийм. За action гэхээр за control хэдүүлээ loop хийх хэрэгтэй тийм. За эхлээд энийг ийш дүрцэн байна. Loop хийх ёстой. За тэгэхээр эхлэнгүүтээ repeat indefinitely гэхэр чинь нөгөө хязгааргүй давтна гэсэн үг шүү дээ. Хязгааргүй ингээд давтна гэдэг юм хэлж тийм. За тэгээд хязгааргүй давтахдаа юу хийх үү гэхээр action юу вэ гэхээр одоо урагшаа яв гэдэг юм хийчих байгаа байхгүй. За тэгээд энэ чинь гэхдээ юу зайтай юм байна. Тэгэхээр энийг болчих. Энийг болоод зайгүй зүгээр move forward тийм тийм. За ингээд 30% speedтэй одоо урагшаа ингээд яваа гэдэг юм даалгавар хийчих байгаа байхгүй. За тэгээд хэдүүлээ одоо start simulation хийж үзье тийм. Start simulation хийгээд тэнгууд ингээд робот нь өөр явна. За тэнгууд одоо энэ сенсор нь ингээд энд өөрчлөгдөд байгаа. За тэнгууд энэ сенсорын өгөгдлийг бид нэрээс авч болно. За энэ болохоор энэ урталтын цацраад байгаа болохоор нэг ультрасаунд буюу зай хэмждэг сенсор байгаа байхгүй. За тэнгууд одоо бид нэр энэ одоо зай хэмждэг сенсороо одоо ингээд байнга явагдсан тийм ямар ч логик байхгүй зогсох үйлдэл хийхгүй ч гэсэн ингээд энийг өргөөд бай тийм. За тэгвэл хэдүүлээ одоо сенсор
аваад логик шалгах хэрэгтэй. За тэгээд контрол хийх хэрэгтэй. За хэрвээ контрол дээр ингэчих. За тэгээд ингээд хэрвээ distance sensor нь тийм ээ. За энийг түр хаач. Distance sensor нь тодорхой нэг утгаас бага байвал гэдэг тийм ээ. Mat гэдгээс ингээ аваад за энэ одоо хэд гэх юм бол тийм. За 20 гэжтэй. 20-оос бага байвал stop. За тэгээд бусад тохиолдолд бол энэ урагшаа явъя гэдэг ийм логик хийчихэж байгаа байхгүй тийм. За ингээд хэдүүлээ энийг ажиллаж үзье. За энэ явж байна. За энэ бид нар юу харж болох вэ гэхээр ингээд энэ сенсорынхаа утгыг ингээд харж байгаа байхгүй. За ингээд явлаа. Одоо мөрөхгүй байх хэрэгтэй тийм. Мөрөхгүй байх хэрэгтэй. Цацах хэрэгтэй тийм. Ингээд одоо 20 см ойртох юм бол ингээд зогс гэдэг параметр бичсэн шүү дээ. Тэгээ бид нар эндээс ингээд харах юм бол одоо энэ ультрасаунд сенсор нь 20 см байна гэдэг тийм ээ. Энийг ингээд харж болж байна. За жишээлх юм бол энд ингээд эн чинь манай програм ажиллаж байгаа тийм ингээд жоохон холдуулангууд гэж ажиллаад байгаа шүү дээ. За тэгэнгүүт ингээд одоо энэ color sensor буюу энэ color sensor байна тийм. Color sensor нь ингээд цагаан хар гэдэг ингээд одоо улаан гэдэг өнгөө мэдэрч чинь тийм. За ингээд их мэдчил ингээд. За тэгэхээр энэ дээр бид нэр ингээд жишээ нь цагаан зураас давдаг роботын програм гэдэг юм уу тийм ээ. Ийм төлөвлөрийн програмыг бичээд өөрсдөө ингээд товчлог хийх боломжтой ийм гоё түүл байдаг. За энийг бас таад бас ашиглаж үзээрэй гэж зөвлөе. За тэгээд энд хүрээд гişийнхэн хичээл дуусч байна. Хэдийс сух зүйл юу байна? Одоо нарнаас авсан тэр гүйцлийг хэмжих тул эсэдэд эцэстэр гарах юм бол заавал тэр нэг хэмжиж модуудын ашиглах юм болов. Гүйцэлтэй. Тэгээ тэрэн дээр болохоор одоо жишээ нарны одоо тэр хавтангаас ирж байгаа юу чинь хүчтэй ирж байгаа шүү дээ тийм биднэрт тийм тэгэнгүүт тэр хүчтлийн саяны одоо жишээ тэр бид нар аналог хүчтэл уншсан шүү дээ тийм яг тэр зарчмаар бид нар уншаад тэгээд одоо хайна гэсэн үг байхгүй тийм хаашаа ямар өнцгөр байвал одоо хаана ямар байрлалаар байвал хамгийн их одоо энерги буюу одоо хүчтэй энэ хүчтэй юм уу гүйдэл тийм ээ бидний одоо өвчин гэдгээс хамааруулаад тухайн байршлыг нь олох нь шүү дээ тийм. Тэгэхээр бид нэг ийм харьцуулах үйлдэл хийх нь тийм аналог хүчтэй нь хаана хамгийн их байсан бэ? Ямар өнцгөн дээр хаана их байсан бэ гэдгийг одоо хайдаг ийм систем хийнэ гэсэн үг байхгүй. Дахиад нэг асуулт. Тэг асууж. Arduino програмын кодын утга яаж өгдөг юм бол програмын юм яг аль яг код яаж бичих юм бэ? Код яаж бичих нь байгаа юм та. Утга бичих нь үү? Тийм. Тэгэхээр яг нөгөө програмчлалын одоо энэ кодыг ингэж бичнэ гээд одоо бүх юг ингээд нөгөө эхнээс нь заахаар мэдээж ганцхан лекцэнд нь багтахгүй шүү дээ. Тэгээд багш нь нөгөө одоо аль болох нөгөө та нарт өөрсдөө бие даагаад ингээд хийх боломжтой, сурах боломжтой ийм одоо хэрэгслүүдийг багш нь аль болох ингээд танилцуулахыг хичээсэн баггүй. Тэгээд тэр Blockly Games гэдэг байгаа. Тэрүүгээр та ингээд ерөнхий алгоритм одоо яаж зохиод ийм одоо логикийг яаж гаргаж авдгийг гэдгийг та нар сурна. Тэгээд түрүүний тэр Tinkercad гэдэг байсан шүү дээ. Tinkercad-ыг ашиглаад Arduino дээр яг програмаа бичиж тогтно. Одоо симуляц явуулчих гэсэн үг тийм. Шууд Arduino дээр бич. Тэгээд яг кодоо болохоор та нар энэ Arduino-гийн энэ програм дээр
бичих хэрэгтэй байхгүй юу? Одоо хаа энэ апш window энэ. За энийг ашиглаад ерөнхийдөө та нар одоо програм бичих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо ингээд та нар ингээд боордо хол бичих штэ тий. Тэгэхээр боорд чинь энэ дээр ингээд хянагдаад ороод ирэх гэсэн үг. Ямар боорд вэ гэдэг. Тэгээ боордоо сонгоод тэгээ боордоо сонгонгуудаа жишээлх юм бол энд ингээд Arduino Uno гэдэг тийм ээ. За жишээлх юм. За жишээ нь Uno гэдэг ингээд бид сонгочлоо гэж бод тийм. Uno гэж сонгоцсон тийм. Энэ Arduino Uno гэдэг. Тэгээд энийг upload буюу энэ товчлуурыг дараад бид нэр ингээд USB-гээр ингээд холбоцсон. Тэгээд энэ холбочингууд ингээд даунлоад хийх хэрэгтэй. За тэгэнгүүт энд бол одоо алдаа зааж байна. Яг тэгэхээр ямар нэг Arduino холбогдоогүй байгаа учраас энд бол алдаа зааж байгаа. Arduino холбогдсон байвал ингээд програмаа даунлоад хийчихсэн гэсэн үг байна. Тэгэхээр кодоо бол та нар ерөнхийдөө одоо энэ дээр бичнэ гэсэн үг. Энэ Arduino ID гэдэг энэ програм дээр бичнэ. Тэгээ энэ програм дээр бичээд яг одоо бордон дээр хийхээс өмнө та нар одоо түрүүний Tinkercad дээр туршилтаа хийжгаад ер нь ингээд логик нь болчлоо, алгоритм нь болчлоо. За яг одоо бод тэмдэглэл дээр турш үзье гэсэн тэр үед энэ upload гэдэг энэ command тийг ашиглаад одоо програма Arduino руугаа хуулж өгөх гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ дахиад асуулт асуух хүн байхгүй бол хичээлээ энд өндөрлөе. За тэгээ мэдээж Facebook хуудасаараа дамжуулаад тодруулах асуух зүйлээ асууж болно.